Амрыг ирээ үзэгчтэй эх орны төлөө нэвтрүүлгийг эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зэвсэгт хүчинд цэргийн холбоо үүсэн байгуулагдсны 100 жилийн ойд зориулсан баримтат нэвтрүүлэг. Төрийн торгон цэргийн албаагчдын төрийн ёслолын бэлтгэлээс хийсэн сурвалжлага болон салбарт өрнсөн цаг үеийн мэдээллийг бүлээн авч үзээрэй. Зэвсэгт түвшний гол зангилгаа болсон цэргийн холбооны түүхт 100 жилийн энэ сард тохиож байна. Цэргийн удирдлагыг холбоогоор хангах нь цэргийн холбоочдын нэн тэргүүний үүрэг. Энэ ч үүднээс 100 жилийн ойтойгоо залгаж байгаа зэвсэгт түвшний холбоочид улс эх орон болон зэвсэгт түвшинд гүйцэтгэсэн үүрэг, өнөө цагийн үйл хэрэг, ирээдүйд зорж тэмүүлж байгаа бодлого зорилтын талаар толилуулахаар бэлтгэлээ. Хүн нүгүрний үеэс улбаатай ургийн улаач морин өртөнөөс морзын үсэг өгөх түүх нэвтрүүлэх тоон техник технологи эзэмшсэн цэргийн холбоочд өнгөрсөн түүхийн сургамж, өнөө үеийг боломж, ирээдүйн бэлэг хэмээн ойлгож өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн холбоосыг эзэн Чингис хааны алтан гэрээгээр мөнхөлсөн бахархалт түүхийг бүтээгчд билээ. Монгол цэргийн харилцаа холбооны эртний хүн нүгүрний үеийн ургийн улаа хэмээн харилцаа холбооны үндсэн арга хэлбэрээс өртөө хэмээх эзэн төрний хэмжээний харилцаа холбооны гол арга хэрэгслийг үүсгэн өрн дорныг холбосон харилцаа холбооны нэг бүхэл бүтэн тогтолцоо болтлон хөгжиж дэлхийн улс орнуудын хооронд мэдээлэл дамжуулах системийн хөгжилд томоохон төлхөц өгч хаант Монгол улсын цэргийн харилцаа холбоо хүртэл хэрэглэгдэж иржээ. Ардын журам цэргийн гол хүч 1921 оны 7 дугаар сарын 8-ны өглөөний 9 цагт их хүрээнд орж ирээд их Жанжин Сүхбаатарын байрлаж байсан асарт Хягт хотыг их хүрээтэй холбосон утсан холбооны телефон шугамын үзүүрийг холбоочин Доржин Бадарчин оруулж анхны цэргийн зориултын холбоог тогтоосноор Монгол цэргийн шин цагийн холбооны түүхийн алтан хуудас нээгдсэн түүхтэй. Цэргийн холбооны 100 жилийн өндөрлгөөс эргэн харж улсын болон зэвсэг түвшний хөгжлийн үе шатуудтай уялдуулан авч үзвэл 1921-ээс 1929 онд Монгол ардын хувьсгал цэргийн холбоо үүссэн үе, 1930-аас 1939 онд цэргийн холбооны хөгжлийн үе, 1940-с 1964 онд дэлхийн 2 дугаар дайны дараах жилүүдийн цэргийн холбоо, 1965-аас 1989 онд Монголын ардын армийн цэргийн холбоо, 1990-ээс 2000 онд холбооны цэргийн хөгжлийн шинэ үе, 2001 оноос шин цагийн зэвсэг түвшний цэргийн холбоо мэдээллийн технологийн үе эхэлсэн юм а. За 100 жилийн өмнө Жанжин Сүхбаатар манай цэргийн холбоог байгуулах үйл хэрэгт бичлэн өөрөө оролцсон байдаг. За энэ цаг үеэс хойш манай холбоочид халахын голын дайн, чөлөөлөх дайн, бүтээн байгуулалт мөн одоо армийг шинжилэн зохион байгуулж ерөнхий цэргийн айран байгуулах энэ цаг үед бол үүргээ нэр төртөө гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр манай цэргийн холбоочид өгөгдсөн үүрэг даалгаврыг нэр төртөө биелүүлж удирдлага бэлэн байдлын төвшингүүл зах түвшинд нь барьж байгаад энд дуртахад таатай байна. Орчин цагийн зэвсэг түвшний холбооны тусгай хороонд шинэ зэвсэглэл техник нэвтэрж боловсон хүч нэр бэхжихийн хэрээр өргөжин бүтэц зохион байгуулалтын боловсронгүй болсоор ирсэн бөгөөд холбооны бүгд найрамдах Герман улс, Оросын холбооны улсын цэглэгаан мэдээний морзын аппарат, тухайн цаг үеийн цэглэгаан станц, 1928, 1931 оны загварын дүүмб, энэ доктор дуудлагатай телефон аппарат, дуун дуудлагатай хөнгөн маягийн командатор, хээрийн кабель, үрдэг хайрцаг холбооны хөдөлгөөнд хэрэгсэл ашиглалтад оржээ. Холбооны цэргийн онцлогийг харгалзсан дунд мэргэжлийн боловсон хүчнийг 1930 оноос эхлэн зөв холбоод улсын Киев хотын Калинины нэрэмжэд холбооны дунд сургуульд боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн байна. Монголын ардын армийн хөгжлийн шинэ үе буюу 1960-ад оны дунд үеэс 1980-ад оны сүүл үе хүртэлх хугацаа бол дэлхийн 2 дугаар дайны дараа татан бүгдсэн Монгол ардын хувьсгал цэргийг дахин сэргээж
үе шаттайгаар зохион байгуулснаар Монголын ардын арим өөрийн түүхийн дал шахамжилт хөгжлийнхэн оргил төрсөн он жилүүд байлаа. Цэргийн хүрээ хоорондын араатай холбоо, цахилгаан холбоо гэд олон төсөл хөтөлбөрүүд байлдааны наславруудын араатай холбоог хэрэгжүүлсэн. За энд нь бол бас тоо технологийн цифровой ийм араатай станцуудыг ашиглаж эхэлсэн ба энэ нь бол өгдөл дуу дүрс дамжуулах юм боломжтой. Ингээд энэ төсөл боловсруулад бүх цэргийн ангиудынхаа байнгын байрлал мөн хөдөлгөөний араатай станцуудыг бол Австрали улсын одоо Кадон загварын богино долгионы араатай станцуудаар бол тооноглож ингэж эхэлсэн. Цэргийн холбоочд нь ардын хөвсгөлийн он жилүүд халах голын байлдаан болон чөлөөлөх дайны үед дотоодын үрмэн самун зөрчил дөөнтэй цагуудад дэлхийн дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт олон улсын энхий дэмжих ажиллагаа олон улсын хамтарсан сургууль төр засаг цэргийн дээд командлаас тавигдсан үүргийг мадаггүй биелүүлсээр ирсэн билээ. Тэд өөрийн эзэмшсэн мэрэгжил боловсрол ур чадвараараа зэвсэг түвшний тэргүүн игнэнд байж цагийн байдлын ямар ч нөхцөлд цэргийн удирдлагын холбоог үнэн зөв цаг хугацаанд нь хэрэгжүүлэхийн төлөө ажилласаар 2006 онд баруун сахар улсад явагдсан нэгдсэн улсын байгууллагын хийх хөл ажиллагаанд үүрэг 1 жилийн хугацаатаагаар үүрэг гүйцэтгэсэн нь өөрөө зэвсэг түвшиндээ анхны эмэгтэй энхийг сахиулагч тэгээд цэргийн холбооны мэрэгчлэрээ цэргийн холбоочин болсон дээрээс нь цэргийн сургууль төгссөний маань бас ач гавья багш нарын маань тэгээд Батлан Малгын зэвсэг түвшний жанжин штабын удирдлагын маань бас эмэгтэй цэргийн албаагчид дэмжсэн энэ ажлын үр дүн гэж бодож байгаа. Ардын засгийн газрын хуралдаан дээр Жанжин Сүхбаатар телефон цахилгаан мэдээний мэрэгжилтэн бэлтгэх цэргийн сургуулийг байгуулах санал гаргаж техник хэрэгслийг нь зөвлөлт Орос улсаас авчрах тухай хэлэлцсэн тэрхүү шийдвэрийг үндэслэн цэргийн яамны цэргийн ерөнхий сургуулийн бүрэлдэхүүнд төмөр утасны ангийг байгуулах тухай тушаалгарч цэргийн холбооны анхны сонсогч нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй билээ. Өнөөдрийн байдлаар үндэсний Балхан амлахын сургуулийн цэргийн холбооны ирээдүйн хөгжлийн жишийг хандлагыг тодорхойлох боловсон хүчин болох инженер техникийн ажилчдыг бэлтгэх гол суурь бааз нь болж байна. Мөн холбооны цэргэнд боловсон хүчнийхээ агсан төвчний сургалтуудыг Орос, Америк нэгдсэн улс, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Франц, Герман зэрэг гадаад хамтын ажиллагаатай улс орнуудын цэргийн академи ихтэй сургуульд хамруулан мэрэгжил дээшлүүлж байна. Анхны холбооны даргаыг бол партизан Дэндуга гэж үздэг. Энэ хүн цэргийн ерөнхий сургуулийн анхны төгсөгч төдийгүй холбооны цэргийн анхны хорооны захирагч холбооны цэргийн дарга байсан ийм хүн байгаа. Сүүлдээ холбооны яамны сайд болсон ийм хүн байгаа. 2016 онд Оросын холбооны улсын Санкт-Петербург хотод цэргийн холбооны академид анхны эмэгтэй адъюнктураар суралцсан Монгол улсын зэвсэг түвшнээс. За энэ маань бол бас мөн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа зэвсэг түвшний холбооны цэргийн маань бас нэгэн тод томруунаар бичигдэх бас нэг анхны алхам болж адъюнктура 2020 онд бол зэвсэг түвшний жанжин штабын хэрийн хөдөлгөөнд холбооны зангилгааны мэдээллийн системийг сайжруулах боломжийг судлах сэдвэр хамгаалаад ингээд ирээд бол жанжин штабынхаа холбооны хэлтэст ахлах мэрэгчлэнээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд цэргийн холбоочид үндсэн үүрэгт ажиллагаанаас гадна энхийг дэмжих ажиллагаа, АСМ, Аравт олон улсын морин цэргийн уралдаан, хааны ирэлд энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургууль, сансар судал, цахим ажиллагаануудад цэргийн холбоочид амжилттай оролцож, шинэ техник технологиг нэвтрүүлэн, зэвсэг түвшний командлуудын өөр өөрийн онцлог тохирсон холбоо мэдээллийн системийг байгуулж, тусгай үүргүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдах нь зүүн хэрэг бидсэ. За би бол 2000 оноос 2012 он хүртэл холбооны газрын даргаар ажиллаж исэн. За энэ хугацаанд бол онцлог үеуд байсан. Юу нэхээр бол Монголын зэвсэг түвшин шинэ байдлаар холбоо зохион байгуулалтын оролцоо ийм бол эхэлсэн. Энэ юу гэхээр Монголын зэвсэг түвшин Иракийн эрхчлөө ажиллагаа, за энхий дэмжих ажиллагаа Сирилон, за Чад, Афганистан, за сүүлийн үед бол миний үед Чад яваа, дараа нь өмнөд Суданд бол цэрэг явуулж ирсэн. За энэ үед бол цэргийн холбоог зохион байгуулах асуудал бол орчин үеийн шаардлагыг хангасан нэгдсэн үндэсний байгууллагын стандарт тохирсон тийм холбооны техник хэрэгслээр хангах
тэрээр одоо холбоо зохион байгуулах. За мөн тэнд ажиллаж байгаа офицер ахлагч нар бол англи хэлний одоо өндөр мэдлэгтэй байх энэ асуудал бол онцгой тавигдчихжээ. За энэ үндсэн дээр бид нэр орчин үеийн радио станцуудыг хэрэгжилж эхэлсэн. За хамгийн ихнийг нь одоо энэ Harris гэдэг одоо Америк нэгдсэн улсын станц байна. За энэ бол одоо бүх инкис хуулгуулын Иракийн хэрэгжлийн ажиллагаа Афганистан гэдэг бүх газрууд л одоо ашиглаж байгаа. Энэ бол одоо тухайн үед 5200-аас 10300 гаруй ийм алсын зайд бол радио холбоог өгөгдөл дууд дүрс дамжуулдаг ийм програмын одоо удирдлагатай ийм радио станцуудаар бол хангаж ирсэн. 2003 он энэ цаг үе бол Монгол улсын зэвсэг түвшний түүхэнд нэгэн эрен эхэлж байсан он цаг буюу Монгол цэрэг инхийн төлөө хүйсэд дэлхийн цэрэг хэмээгдэх эхлэл тавигдах цаг үе байлаа. Тэр цаг үеэс хойш өнөөдөр хүртэл ажиллагааны газар оронд холбооны бүлгийн дарга, ажиглагч офицер, компьютерийн оператор, холбоочин, сүлжээний техникч, холбооны салааны захирагч, холбоо компьютерийн техникч гэсэн албан тушаалуудад 1500 орчим цэргийн албаагчид үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар нэгдсэн үндэсний байгууллагаас бүгд найрамдах өмнөд Судан улсад явуулж байгаа эхийг сахиулах ажиллагаанд зэвсэг түвшний холбоочин энхийг сахиулагчид үүргээ нэр төртөөгөөр гүйцэтгэж байна. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа нэг давуу тал нь өөрөө би цэргийн радио холбооны инженер учраас одоо холбоо мэдээллийн технологийн бүх хэрэгсэлтээр одоо ажил үүрэг гүйцэтгэх чадвараараа бусад гадаад улсын цэргийн албаагчдаг одоо бүх твээс нь ялангуяа одоо Африк, Европ гэдэг бусад твийн цэргийн албаагчдаас илүү давуу талтай байсан. Тийм болохоор ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж авах хоорондоо өөрийнхөө төр цэргийн багтаа холбооны офицер гэсэн ийм албан тушаал дээр давхар үүрэг гүйцэтгсэн тийм тохиолдол бол байна. Цэргийн харилцаа холбоонд цэргийн хүчийг заасан цагт зохих газарт нь цуглуулах, байлдааны талбарт цэргийг удирдах, алс хол аян дайнд явж байгаа цэргийн хүч бүрэлдэхүүнийг улсын төвтэй холбох, төрчлөн дайсны тухай мэдээллийг цэргийн салбар нэгжээс эхлээд дээд удирдлагад мэдээлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан цэргийн удирдлагын нэг хэрэгсэл юм аа. Дэмдэж Монгол улсын зэвсэг түвшин түүхэн хөгжлийн үе шат бүхэнд нийгэм, эдийн засаг, аж ахуйн болон цэргийн хэргийн хөгжилдөө тулгуурлан тухайн цаг үеийнхэн улс төр цэрэг дайны үйл явдлын шаардлагыг хангах үйс холбоо харилцааны шинэ арга хэрэгслүүдийг бий болгон ашиглаж ирсэн юм. Түүнчлэн цэргийн чухал мэдээг яаралтай дамжуулах асуудлыг аль ч үед онцгой анхаарч хамгийн түргэн шуурхай нэвтрүүлэх бүхий л боломжийг хангаж ажиллаж байлаа. Дүүхэн баримтаас харахад харилцаа холбооны арга хэрэгслүүд нь Монгол цэргийн холбооноос улсын холбоо үүсч хөгжсөн түүхтэй бөгөөд энэ бол Монгол улсын түүхэнд цэргийн холбоочдын гүйцэтгсэн том гавь явлаа. За цэргийн холбооны салбар бол салбарынхантайгаа бол одоо манай харилцаа холбоо, манай цахилгаан холбоо компани бол анх үүсгэн байгуулагдсан цагаас бол одоо нягт уялдаа холбоотой бол хамтран ажиллаж ирсэн. За манай хоёр байгууллагын онцлог гэх юм бол одоо манай цахилгаан холбоо компани бол илүү иргэдтэй энэ харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа үзүүлдэг бол за цэргийн холбоо бол мэдээж одоо улсыг батлан хамгаалах, үндсэн аюулгүй байдлын сахин хамгаалах чиглэлээр бол үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгээ энэ үүргээ ч гэсэн одоо үе үед бол нэр дэвтэй гүйцэтгэж ирсэн одоо ийм салбар байгаа. За Монгол улсын баатар жанчаас өсөөлөд одоо бас олон их оронч хүүгүүдийн салбараас энэ цэргийн холбооны салбараас бол төрөн гарсан байдаг. За орчин үеийн цэргийн холбооны салбар бол одоо боловсон хүчний хувьд ч за сүүлийн техник технологийн хувьд ч гэсэн үйл ажиллагаанд ашигладаг ийм орчин үеийн байгууллага болсон. Энийг бол одоо хамтран ажиллах байгууллагын хувьд бол бид бол бахархалтайгаар бас эхлэхийн зүйтэй гэж ингэж бодож байна. 2000 оноос батлан хамгаалах гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжж нэгдсэн үндэсний байгууллагын энхий дэмжих ажиллагаанд Монгол улсын зэвсэг түвшин оролцох оролцоо нэмэгдэхийн хэрээр цэргийн холбооны техник хэрэгслийг гадаад цэргийн холбооны техник хэрэгсэлтэй нийцүүлэн шинжлэх зайлшгүй шаардлага үүссэн бий болжээ. Энэ ч үүднээс зэвсэг түвшний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд цэргийн хүрээ хоорондын радио холбоо, зэвсэг түвшний анги салбарыг шилэн кабелжуулах шилэн кабель, байлдааны салбаруудын радио холбоо, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдал дэд төслүүдийг 2006-аас 2016 онуудад амжилттай хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд зэвсэг түвшний ангиудын 50 гаруй хувийг цэргийн хүрээ хоорондын радио холбооны, 30% цэглэгаан холбооны сүлжээнд холбож, удирдлагын холбооны бэлэн байдал, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн юм. Орчин үед
мэдээлэл холбоо харилцаа үйлчилгээ өргөжих тусам мөн адилхан харилцан ажиллагаа улсын холбоотой болон төрийн бус байгууллагатай харилцан ажиллаж байгаа цэргийн холбоо мэдээллийн систем маань өөрөө өргөн хэрэглээний өндөр гордны дуу дүрст үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээгээр үүний хажуугаар мэдээллийн аюулгүй захим аюулгүй байдал бол сүүлийн үед онцгой асуудал болж ирсэн. Өнөөгийн одоо бидний амьдарч байгаа энэ 21-р зуун бол мэдээллийн 900. Тэг мэдээллийн 900-д бол за цэргийн холбооны одоо үүрэг бол улам өсөн нэмэгдэж байгаа. За энд бол зөвхөн одоо юу гэдгийг Монгол Улсын хил хязгаарыг батлан хамгаалахаас гадна цахим орчинд одоо тусгаар тогтнолыг хамгаалах энэ чиглэлээр бол одоо техник технологийн хөгжил дэвшилтэд хамааралтайгаар бол ийм одоо үүргүүд бол энэ салбарт бол одоо оногдож байгаа гэж ойлгож байгаа. Зэвсэг хүчин маань өөрөө өргөжин бүтэц зохион байгуулалтаараа өөрчлөгдөн тусгай хүчний командлал, гурай замын цэргийн командлал, агаарын цэргийн командлал, кибер аюулгүйн командлал гэж өөрийн онцлогтой холбоо мэдээллийн системийг шаардсан энэ системүүдийн хоорондын нийцлийг хангах хүнд бөгөөд төвөгтэй техник технологийн шийдлүүдийг манай цэргийн холбоочид, инженер техникийн ажилчид амжилттай шийдвэрлсэнд баярлж байдаг юм аа. Өнгөрсөн зууны туршид гадаадын орнуудын импортоор болон тусламжаар авсан радиостанцуудаар цэргийн холбооны системийн үйл ажиллагааг тасралт хүгээр зохион байгуулж ирсэн хэдий ч тэдгээрийн мэдээллийн багтаамж, хурд, нууцлал, овөр хэмжээ, эрчим хүч, удаан хугацааны хадгалалт зэрэг нь орчин үеийн цэргийн харилцаа холбооны шаардлагад нийцэхгүй холбооны үйл ажиллагааг даашруулсаар байна. Иймээс зэвсэг түвшний цэргийн холбоог шинжлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн бөгөөд Монгол Улсын зэвсэг түвшний цэргийн холбоо нь өөрсдийн зохион бүтээгч инженерүүдийн боловсруулсан орчин үеийн стандартад нийцсэн оператив тактикийн түвшний радиостанцуудыг дотооддоо зохион бүтээж үйлдвэрлэн улмаар эдийн засгийн чадамжид тулгуурлан дунд хүчний радиостанцуудыг үе шаттайгаар өөрчлөхөөр төлөвлөж байна. Үүний нэгэн зэвсэг түвшний холбооны 100 жилийн ойд зориулан бүтээгдсэн Мон радио 1000 богино долгионы радиостанц юм. Энэхүү цэргийн холбоочдын уруу ханаар бүтсэн радиостанц нь одоо ашиглагдаж байгаа богино долгионы радиостанцын холбоогоор хангах зайнаас 2 дахин илүү зайд ашигладаг бөгөөд эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй. Овор хэмжээ бага учраас ашиглагдах хэлбэр нэг хүний оролцоотойгоор ажилдаг зөөврийн шинжтэй бүрэн автоматжуулсан гэдгээр онцлог юм аа. За Мон радио 1000 бол одоо 1980 оны Оросын албаны Зөв талбай улсын одоо зэвсгэлд байсан R140 гэдэг радио станцын одоо шинэ хувилбар гэж ойлгож байна. За энэ станц маань одоо орчин үеийн тоон системийн удирдлагатай. За 1000-аас 2000 км одоо холбоо хангах юм боломжтой. Телеграф болон телефоны горимд за зайны алсын зайнаас удирдах юм боломжтой ийм шинэ төрлийн станц байгаамаа. Манай холбоо мэдээллийн техник хэрэгслийг шинжилэхдээ бол нэлээдгүй бас онцлогтой. Өөрөөр хэлбэл сүүлийн үед явагдсан дайн байлдааны ажиллагаа за 20 дугаар зууны сүүл 21 дугаар зууны ихээр одоо явагдаж байгаа энэ техникийн өсрөнгөө хөгжлөөс одоо шалтгаалж холбоо мэдээллийн техник хэрэгслийг бол системийн суур одоо шинжилт хийх шаардлага одоо бий болж байгаа. За энэ хүрээнд одоо батлан хамгаалах сайдын зөвлөлийн хуралдаанаар за зэвсэг түвшнээс холбоо мэдээллийн суур сүлжээг шинчлэх, өндөр хурдны өргөн зурвасын технологид шилжүүлэх, за зэвсэг түвшний анги салбаруудын байнгын радио холбоог шинжлэх томоохон 2 төсөл арга хэмжээг одоо хэлцүүлэн батлуулж ирэх одоо 2022 оноос одоо хэрэгжүүлж эхлэхээр болоод байгаа. Зэвсэг түвшний холбоонд шин техник хэрэгсэл нэвтрүүлэх, хуучин техник хэрэгслийг шинээр солих боломжийг судалсны үндсэн дээр манай цэргийн холбоочид өөрсдийнхэн уруу хаан нөөц бололцоонд толгуурлан орчин цагийн технологийн ололт шилдгийг тусгасан энэхүү радиостанцыг холбооны цэргийн 100 жилийн өдөө зориулан зохион бүтээсэн юм. Шинэ цагийн холбоо мэдээллийн технологийн үеийг бид хэрхэн мэдээлэл холбооныхон технологи шинжлэх асуудлаар нэлээдгүй олон бодлогын болон бичиг баримтууд гаргасны дээр өмнөх 20 дугаар зууны үед хэрэгжилж байсан аналог технологийн хэрэгслүүдийг тоон техник технологи шилжүүлэх, орчин үеийн орон зай, цаг хугацаа, багтаамжаас хамаарахгүйгээр мэдээлэл холбооны технологийн энэ хөгжилтэй оюутнууд цэргийн хэрэгт захим, тэр тусмаа кибер аюулгүй байдлын чиглэлийн бодлого түүний одоо зохион байгуулалт хэрэгжилтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулалт чиглэсэн олон ажлуудыг бид хийх шаардлага тавигдж байна.
Ийхүү цэргийн холбооны дайчин замнал үеийн үед дуурсагдж, он цагийн урсгал нухч аг даван зэвсэг түвшний өнгөрсөн одоо ирээдүйн түүхийг холбосон юм. Цэргийн холбоочтон зэвсэг түвшний өнгөрсөн түүхийг өгүүлэхийн хамт өнөөдрийн ололт амжилтыг тодорхойлж, ирээдүйн хөгжил дэвшил чигийг заасаар байгаа төдийгүй зэвсэг түвшний нийт дайчдын нэгэн адил Монгол улсынхан үндэсний аюулгүй байдлын мананд үргэлжид сонор сургаг зогссоор байна. Холбоочин дайчдын яруу алдар сүлдэх хиймэр үргэлжийн мөнхөд баларч байх болтугай. Цайдаг түүхийн нухчаанд хүндэтгэн ирсэн төрийн их ёслолыг зэвсэг түвшний тэг 32 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гардан гүйцэтгэдэг юм. Энэ жилийн тухайд төрийн их наадам цахимаар явагдах хэдий ч 9 хөлт цагаан тугийг хүндэтгэн залгах цэргийн алба хаагчид маань бэлтгэл сургуультай базаасаар байна. Төрийн их ёслолыг Монгол улсын төрийн тугийг хүндэтгэн залгах журмын дагуу зэвсэг түвшний тэг 32 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэр дундаа төрийн хонжин, их тугч, тугчид гүйцэтгэж төрийн ёслолын торгон цэргүүд хамгаалдаг. Ингэхдээ төрийн их тугч, тугчдыг байнгын бүрэлдэхүүн болох офицер ахлагч нараас туг шилжүүлэгч болон торгон цэргүүдийг хугацаа цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулж, наадам болохоор сар орчмын өмнө уламжлал ёсоор богдуулын ингэр шажин хуурхын аманд бэлтгэлээ базааж эхэлдэг. Зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаалаар 6 сарын 13-ны өдрөөс Дархан цааст Богдхан уулын шажин хуурхын аманд бэлтгэлээ гараад бэлтгэлээ базаагаа байж байна. Бэлтгэл ерөнхийдөө одоо ханагчтанд явж байна. За ёслолын ажиллагаа бол Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий хэмжээлагчийн 2015 оны 7 сарын 8-ны өдөр батлагдсан 119 дугаар зарлиг гэж байдаг. Энэ зарлагын дагуу бүх одоо ёслолын арга хэмжээ явагдана. За төрийн онцны шийдвэрээр за одоо мөн өөрийн одоо өмнөх үүрэг гүйцэтгэгчээс одоо их тугч за одоо тэдгээрийн одоо саналууд болон одоо бусад зүйлсээрээ одоо тэгж шилж сонгогдчихож одоо их л хариуцлагатай одоо тэгжээж одоо сонгож үүрэг гүйцэтгэдэг. Хүлдэг бол одоо тухайн одоо алба хаагчтайгаа одоо тоног хэрэгсэлдэг юм уу одоо доороо 100 гаруй килограмм бол байгаа. За манай ёслолын морд бол одоо муухан хүнээс ирэн илүү ухаантай. Одоо тэгэл бидний команд тохиог хүртэл одоо ингээд ойлгоол чинь одоо нэгийн 100-аар гэж ойлж хахад нэгийн 100-нд ингээд өөрөө одоо заавал одоо давируулахгүйгээр өөрөө ингээд яваад орж явах чишээтэй. Төрийн 9 хөлт цагаан тугийг 2 цагаан морь, 8 шарга морь, туг шилжүүлэгч буюу 9 цагаан тугны хамгаалагч, 12 торгон цэргүүд нийтдээ 32 морьтон хүндэтгэн залдаг. Хамгийн анх 2010 онд торгон цэргийн салаан цагчаар явж эхлээд тэгээд тэрнээс хойш тугчнаар яваад одоо 10 дахь жилдээ төрийн 9 хөлт цагаан тугийг барьж байна да. Тугчин байна гэдэг бол яхаа тэгэл бүхэл юмаа л бэлтэн л те. Цэрэг өөрийгөө нэгдүгээрт өөрийгөө бэлтэн, хоёрдугаарт морион бэлтэн, гуравдугаарт цэргүүдэн бэлтэн, тийм ээ, торгон цэргэн бэлтэн. Бидээс тугчин гэж зөвхөн өөрийгөө бодоод яваад байж болохгүй. Энэ том үүргийг гүйцэтгэхийн тулд биднээс бүгд л санаа нээлж, бүгд л нэг зүрхт тэ нэг бэлтгэлийг хангадаг, баздаг хүндтэй энэ үүргийг гүйцэтгэж байгаа бол хүн алдаа гаргах бол ямар ч ирэх байхгүй. Ирэх байхгүй, алдаа гаргахгүй тул биднээс хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Туг шилжүүлэгч торгон цэргүүдийг мал ахуйтай ойрулсан залуучуудаас сонгон шалгаруулжээ. Багаас их морьтой морь унж өссөн тийм хурдан морин дээр өссөн хүмүүс байсан да. 14-тэй байхдаа л яг наадмын нээлтээр 9 хөлт цагаан тугийг цэнгүүлж байгааг хараад яг энэ улаан хувцсыг өмсөөд яг энэ ёслол яваад үзхийнсэн гэж би багаас их боддог байсан. Тэгээд яг тэгж бодож 18 хүрээд яг зарлан ирээл комиссар орж явахад ямар айл анги руу явах вэ гэхээр би шууд тэг 32 дугаар анги гэж хэлсэн. Би одоо энэ ардын усуулын 100 жилийн ойн баяр цэнгэлаадмын морь өргөчээр явж байгаа их таатай баяртай байгаа. Тэгээд яг морь өргөчийн хийж үүрэг гэвэл шилжүүлэгчийн морийг өөрийнхөө морийг яг бариад яг хөдөлгөөнгөө зогсох үүрэгтэй байна. Ер нь бол зүүдэлж байгаагүй. Ялангуяа одоо энэ улсын баяр наадмын туг шилжүүлэгчийн үүргийг бол гүйцэтгэх гэдэг бол миний хувьд маш том аз жаргал юм аа. Яагаад тэгэхээр одоо манай хүнд таруулын цохороо тийм морьт салаа гэж байдаг. Одоо тэр дундаас шилэгдэж
бүхэл одоо хар багаасаа эмнэг хангалтмаар унж ирсэн одоо маш том өрсөлдөгчд, маш сайхан залуучууд дундаас одоо шилж соригдож, шилэгдэж ирсэн ийм залуучууд одоо энэ чинь ингэ зогсож байгаа. Тэр дундаас сонгогдоод тэр дундаас одоо төрийн цагаан туганд гар хурж шилжүүлнэ гэдэг бол миний хувьд одоо маш том завшаан. Миний аав яг 1997-оос 98 он цэргийн алба хаажсэн. Тэгтээ яг энэ наадмын нээлт эсвэл цагаан тугийг цэнгүүлэх ажилд миний аав оролцож байсан. Яг тэрэн шиг би бас боддtiin юм аа. Яг хүн аав нь ингэж ийм ёслолд оролцоод энэ ангид ирж энэ үүргийг гүйцэтгсэн. Тэрнтэй ижил яг хүн энд ирж байгаа нь ирж яг аав шиг ингэж наадмын нээлтд оролцох ч байгаахт бол ер нь бол хор завшаа. Түүхийн хуудас өхөөс нэгэн жолоонд орнигдсан монголчууд 1206 оны 100 Чингис хааныг их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөхдөө 9 хөлт цагаан тугаа босгож их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ясалсноор их цагаан тугийг хүндэтгэн залгах болжээ. Тэр цагаас өнөөдрийг хүртэлх он жилүүдэд Монгол улс 9 хөлт цагаан тугаа бэлэгшээж дахиж цэнгүүлж ирсэн уламжлалтай. Харин Монгол улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа буюу 1992 онд цагаан тугийг шинээр бүтээн заалж инх мөнх оршихын бэлэгдэл болгон төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлуулдаг болжээ. Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу Батлан-Хамгааллахын дэд сайд Баяр Магнай замын үд суманд ажиллалаа. Тус бомбт дээр 2000 гаруй ачааны автомашины бөөгнөрөл үүсэж байгаа юм. Иймд хилээр тээвэрлэгдэн орж ирж байгаа бараа таваарыг аль болох галц тэргээр тээвэрлэх тал дээр анхаарч, шаардлагатай тохиолдолд Батлан-Хамгааллах салбар төмөр замын ачаа шилжүүлэн ачих ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. Зэвсэг түвшний жанжин штабын дарга дэслэгч генерал Ганзөрөг Оросын албаны улсын цэргийн ерөнхий прокурорын бие бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Дэслэгч генерал Ганзөрөг аль ч улсын зэвсэг түвшинд бие бүрэлдэхүүн хамгаас чухал. Манай улс 1993 онд татан буугдсан цэргийн прокурорын газрыг эргэн сэргээхээр ерөнхий прокурорын газартай үр дүнтэй харилцаа тогтоон ажиллаж байна. Оросын албаны улсын цэргийн ерөнхий прокурорын газар нь зэвсэг түвшнийхээ сахилгаваат дэг журмыг хариуцдаг гэдгийг бид сайн мэднэ. Энэ хүрээнд та бүхэн манай улсын холбогдох байгууллагуудтай цэргийн албаны эсрэг гэмт хэрэг шийдвэрлэх байдал, шүүхийн өмнөх шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дэх цэргийн прокурорын хяналт сэдвээр сургалт явуулж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Батлан-Хамгааллахын ерөнхий хянан шалгагч Хурандаа Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Батлан-Хамгааллах яамны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Тэрээр төрийн албан хаагчийн мандаалал, үлгэр дуурайлыг сайжруулах, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гээгэрүүлэх, хууль дүрмийг сахих зан үйлийг төлөвшүүлэх, байгууллага хамт олонний ёс зүйтэй зөв соёлыг дэмжих механизмыг бүрдүүлэхэд анхаарч, бие биенээ харилцан хүндэслэн уур амьсгал, орчныг бүрдүүлж хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх соёл дэг журмыг хэвшүүлэхийг үүрэг болголоо. Монгол хүн сансарт нийсний 40 жилийн ог тохиолдуулан архивын ерөнхий газар, үндэсний төв архив, одон орон геофизикийн хүрээлэн хамтран Монгол улс зөвлөлт холбоот улсын баатар, сансрын нисэгч хошууч генерал Гүр Аргачаагийн талаарх 1960-аас 2021 оны цаасан суртай баримт болон эд үлгийн зүйлийг үндэсний төв архивын санхүүмрүүд хүлээлгэн өгч, эдгээр баримтаар бичил үзэгсэн дэлгэлээ. Тухайлбал бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдээс гаргасан зарлиг, тогтоол, шийдвэрийн хуулбар, сэтгүүл төгсөн ярилцлага, өөрийн бичиж хэвлүүлсэн ном тохимол болон Гүр Аргачаа баатрын сансар судлалын чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлууд зэрэг сонирхолтой эдүүлгийн дурсгалууд багтжээ. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.